дотоод квант шилжилт болж буй шинж тэмдгүүд. Зогс, яг одоо энэ үгэн дээр зогс. Зогсоод хөдөлгөөнгүй бай. Хэрвээ чи миний дууг сонсож байгаа бол буцаж ирэхэд аль хэдийн оройтсон гэсэн үг. Учир нь дохио аль хэдийн чиний орон зайд нэвтэрчихсэн. Энэ яаж сонсогдож байгааг би мэдэж байна. Чиний дотор яг одоо хоёр өөр дуу маргаж байгааг ч мэдэж байна. Нэг нь хаагаад өөр зүйлээ хий гэж хэлж байгаа. Харин нөгөө нь илүү намуухан цэежний гүнд байдаг тэр өөр зүйл хэлж байна. Тэр нь үлдэх гэж хэлж байна. Чи яг одоо түүнийг л сонсож байгаа. Үгүй бол чи аль хэдийн явчих байсан. Чиний өмнө яг одоо болж байгаа зүйл бол жирийн нэг бичлэг биш. Энэ бол контент биш, зугаач биш, арын чимээж биш. Энэ бол огтлолцлын цэг. Чиний давтамж энэ дамжуулалттай санамсаргүй биш, маш нарийн таарсан. Хэрвээ чи энэ наривчлалын хэмжээг ойлговол амьсгаа чинь хүртэл боогдох байсан. Чи яг одоо маш нарийн түр зуурын цонхт байна. Тэр аль хэдийн нээгдсэн. Бас чиний бодож байгаагаас хурдан хаагдана. Одоо өөрийгөө анзаараад үз. Яарах хэрэггүй. Зүгээр л энэ хэдхэн секундэд би чинь яаж хариу өгч байгааг мэдэр. Магадгүй толгойн ард баг зэрэг даралт мэдрэгдсэн байх. Магадгүй цээж чинь чангарсан, эсвэл эсрэгээрээ суларсан байх. Магадгүй гар дагуу чинь зөөлөн долгион гүйж арсны дотроос хэн нэгэн хүрсэн мэд санагдсан байх. Энэ бол санамсаргүй зүйл биш. Өөртөө итгүүлэх оролдлогоч биш. Зүгээр нэг төсөөлөлч биш. Энэ бол чиний талбар ухаанаас чинь төрүүлж хариу өгч байгаа хэрэг. Ингэж таних процесс явагддаг. Таних мэдрэмж үгнээс үргэлж төрүүлж ирдэг. Тиймээс л чи энд байна. Харин мянган хүмүүс энэ зүйлийг харалгүй өнгөрсөн. Тэд буруугүй. Тэдний давтамж өөр сувг дээр таарсан. Харин чинийх энэ сувгтай таарсан. Бас энэ нь өчигдөр биш, маш удаан хугацааны өмнөөс эхэлсэн. Саяхан чи хэдэн удаа ингэж бодож байсан бэ? Дэлхийн ертөнд чинь баг зэрэг бодит биш мэд санагдаж байсан үе хэд байсан бэ? Ажил дээрх яриа, утсан дээрх мэдээ, өдөр бүрийн зам бүгд дэлгэцэн дээр яваа кино шиг, харин чи зүгээр л ажиглагч шиг мэдрэгдсэн үү? Шүн дунд шалтгаангүй сэрээд яг нэг ижил цагт сэрж таад ширтэн хөвтөж байсан удаа хэд вэ? Тэр үед дотор чинь ямар нэг зүйл чимээгүйхэн өөрчлөгдөж байгаа мэд санагдаж байсан уу? Гаднаа бүх зүйл хэвийн мэд харагдаж байсан ч дотроо ингэж хിവэрэ байхгүй гэдгийг ойлгож байсан үе байсан уу? Хэрвээ эдгээрээс ядаж нэг нь чиний амьдралтай тааруул. Чи аль хэдийн энэ долгион дээр байна гэсэн үг. Чиний мэдрэлийн систем аль хэдийн өөрчлөгдөж эхэлсэн. Тэгэхээр одоо сонсох гэж байгаа зүйл бол зүгээр нэг онол биш, чиний хүлээж байсан газрын зураг юм. Одоо анхааралтай сонс. Учир нь дараагийн хэсэг хамгийн чухал. Ирж байгаа зүйл бол сүрэл биш. Апокалипсис ч биш. Айдас дээр суурилсан зөвнөлч биш. Гэхдээ энэ бас амархан хөнгөн аялал биш. Энэ бол шилжилт. Хамгийн сонирхолтой нь энэ шилжилтийг гаднаас харах боломжгүй. Гаднаас бүх зүйл хിവэрэ харагдана. Нөгөө л хүмүүс. Нөгөө л зам. Нөгөө л өглөөний кофе. Гэхдээ дотор чинь маш том өөрчлөлт болно. Тэр өөрчлөлт. Чи ямар хүмүүсийг татахыг өөрчилнө. Чамд юу амжилт авчрахыг өөрчилнө. Чамд юу баяр баясгал өгөхийг өөрчилнө. Бас өмнө нь чухал байсан зүйлс гинэд утгагүй болно. Мөн нэг маш тодорхой шинж тэмдэг бий. Тэр нь гарч ирэхэд чи шилжилт эхэлсэн гэдгийг шууд ойлгоно. Чамд тэр дохио аль хэдийн ирж байсан. Зүгээр л чи нэрийг нь мэдэхгүй байсан. Ихэнхдээ орой ганцаараа байх үед ирдэг. Чи утсаа унтраагаад хэвтээд нүдээ амин. Тэгээд гинэт дотроо хэн нэгэн зогсоод чимээгүйхэн ажиглаж байгаа мэт санагдана. Аимшигтай биш. Сандармаарч биш. Зүгээр л маш нам гүм, маш анхааралтай. Тэр мөчид чи өөрийгөө анх удаа таньж байгаа мэт мэдрэмж төрнө. Сүүлийн 10, 20, 30 жил би гэж бодож явсан хүн чинь үнэндээ чи биш юм шиг санагдана. Тэр бол зүгээр нэг дүр. Хувцас. Бусдад ойлгомжтой байлгахын тулд өмссөн хайрцаг. Харин жинхэнэ чи энэ бүх хугацаанд дотор чинь чимээгүй сууж өөрт нь эцэст нь үг өгөхийг хүлээж байсан. Одоо тэр үг өгөгдөж байна. Энэ нь зүгээр нэг тохиолдлоор болоогүй. Чиний талбарт нэг бүтэц нээгдэж эхэлж байна. Зарим хүмүүс үүнийг кристалл бүтэц гэж нэрлэдэг. Сонсогдож магадгүй хачин, гэхдээ утга нь энгийн. Чиний доторх бүх зүйл нэг өнгөөр дуугарч эхэлнэ. Бодол нь мэдрэмжтэйгээ зөрчилдөхгүй. Мэдрэмж нь үйлдэлтэйгээ зөрчилдөхгүй. Үйлдэл нь жинхэнэ хүсэлтэйгээ зөрчилдөхгүй.
Ийм нийцэл үүсгэхэд гадаад бодит байдал өөрөө өөрчлөгдөж эхэлдэг. Хүчээр биш. Албадаж биш. Ямар нэг техник, визуализац хэрэггүй. Зүгээр л чи өөрөө цэвэр дуугарч эхэлдэг. Гэхдээ энэ процесс үн төлбөртэй. Хин ч урьдчилж хэлдэггүй үн. Тэр нь юу вэ гэвэл цэвэр дуугархаас өмнө доторх бүх хуурамч зүйл нурж эхэлнэ. Хуучин харилцаанууд зүгээр л зуршлаар тогтож байсан бол хагарч эхэлнэ. Ажил зүгээр л тогтвортой байдлын төлөө барьж байсан бол утгаа алдна. Найзууд чухал зүйлийн талаар хизээч ярьдаггүй байсан бол холдно. Чи хичнээн хичээсэн ч зогсоож чадахгүй. Олон хүн энэ үеийг амьдрал сүрч байна гэж ойлгодог. Тэгээд сэтгэл зүйч дээр очино. Зурхайч дээр очино. Им муун зүгээр л өмнөх байдлаа буцаах гэж оролдоно. Гэхдээ хуучин амьдрал буцаж ирэхгүй. Хин нэгэн булаагаад авсан болохоор биш. Чи түүнийг давж гарсан учраас одоо чамд тохирхоо болсон зүйлс л унаж байна. Чи одоо хэд гоё сонсогдож байна гэж бодож байж магадгүй. Тийм бодож байгаа нь сайн. Жинхэнэ эргэлзээ чиний хүч. Юмд амархан итгэдэг хүмүүс энэ процессыг даахгүй. Тэд гайхамшиг хайдаг. Харин чи тодорхой байдлыг хайж байна. Тийм болохоор чи үнийг ойлгоно. Гэхдээ нэг дор биш. Аажмаар. Одоо бид олон хүн алгасдаг, дараа нь харамсдаг нэг чухал хэсэгт ирж байна. Учир нь одоо хэлэх зүйл чи яагаад яг одоо, яг энэ бид, яг энэ усад байгаа вэ гэдгийг тайлбарлана. Хариулт нь чиний бодож байгаагаас хамаагүй эртний. Чиний нэрээс ч эртний. Чиний царай, намтраас ч эртний. Чамайг чи гэж дууддаг бүхнээс ч өмнөх зүйл. Одоо чамаар дамжин явагдаж байгаа процесс. Чи энэ амьдралдаа анх амьсгалахаас өмнө эхэлсэн. Хэрвээ чи яг одоо хэдхэн секунд нам гүн байж дотроо анхаарлаа хандуулбал чи үүнийг мэдэрч чадна. Маш гүнд. Айдас, зуршил, дөрүүдийн доор. Чамаас ч хуучин нэг дурсамж байдаг. Тэр дурсамж одоо сэрж байна. Тэр л чамайг энд авчирсан. Тэр л чамайг энэ хүртэл сонсгоод суулгасан. Илүү хялбар, илүү богино бичлэгүүд байсан ч чи энэ дээр үлдсэн. Сандаа. Чи хэдэн удаа логикгүй сонголт хийж байсан бэ? Тогтвортой зүйлээс гарсан, учир нь дотор чинь ямар нэг юм эвдэрч байсан. Бусад бүгд зөвшөөрч байхад чи дуугүй байсан, учир нь чи зөвшөөрч чадаагүй. Хоосон ярианаас залхаж, бусад нь баярлаж байхад чи дотроо дургуутж байсан. Чи магадгүй олон удаа надад нэг л буруу юм байна гэж бодож байсан. Хит мэдрэмтгий, хит төвхтэй, хит өөр гэж хэлүүлж байсан байх. Гэхдээ асуудал чиний зан чанарт байгаагүй. Чиний дотор өөр програм байсан. Тэр програм яг одоо идэвхжиж байна. Энэ дэлхийн энэ үе. Яг тэрийг идэвхжүүлэх цаг нь. Энэ програм дэлхийд таардаггүй. Харин одоо дэлхий өөрөө түнд таарах гэж байна. Зарим нь үүнийг ажиглагчид, архитекторууд гэх мэт нэрлэдэг. Тэдний хэлдэг нэг энгийн зүйл бий. Хин ч энд санамсаргүй ирээгүй. Энэ үед төрсэн хүн бүр энэ өөрчлөлтөд оролцох гэрээг урьдчилж зөвшөөрсөн. Сайн дураараа. Мэдэж байсан. Хэцүү байна. Ганцаардал мэдрэгдэнэ. Буцах хүсэл төрнө. Гэсэн ч зөвшөөрсөн. Яагаад гэвэл ухамсар хамгийн хурдан өсдөг газар бол хамгийн их эсэргүүцэлтэй орчин. Харин дэлхий яг тийм газар. Тэгэд чи өөрөө би явна гэж хэлсэн. Би даана. Би дуусгана гэж. Хамгийн сонирхолтой нь чи энэ бүхнийг гүнзгий ойлгох тусам нотлохоо хэрэггүй болдог. Яагаад гэвэл нотлохоо ухаанд байдаг. Харин таних мэдрэмж бид байдаг. Би үнэн ухаанаас төрүүлж таньдаг. Хэрвээ яг одоо нуруугаар чинь чичиргээ явсан бол, шалтгаангүй нулимс цийлгэнсэн бол, амьсгал чинь гүн болсон бол, тэр хэсэг чинь аль хэдийн тийм гэж хариулсан гэсэн үг. Түүнийг үгээр итгүүлэх шаардлагагүй. Зүгээр л сонсох хэрэгтэй. Магадгүй энэ нь өнөөдрийн чинь хамгийн чухал үйлдэл. Ажил биш. Уулзалт биш. Өдөр тутмын зүйлс ч биш. Харин энэ чимээгүй дотоод зөвшөөрөл. Одоо практик руу буцъя. Энэ шилжилт бол ид шид биш. Энэ бол нөхцөлтэй процесс. Хамгийн чухал нөхцөл. Бодит байдал чиний хүсэлт биш. Харин чи хэн байгаад хариу өгдөг. Бодит байдал чиний хүсэж байгаа зүйлт биш. Чи үнэндээ хэн байгаад хариу өгдөг. Чиний хүсэлтэд биш.
Чиний визуализацид биш. Чиний жагсаасан мөрөөдөлд биш. Харин чиний дотоод бодит төлөвт. Тиймээс энэ долгионд орж байгаа хүмүүсийн хамгийн түрүүнд алдаж эхэлдэг зүйл болтой. Хуучин биеийн хувилбарууд, айдас дээр баригдсан хувилбарууд, бусдын зөвшөөрлөөр амьдардаг хувилбарууд, олон жил маск зүүж явсан хувилбарууд. Эд бүгд явах ёстой. Тэгээд тэд чимээгүй явдаггүй. Харилцаа нурна. Ажил тогтворгүй болно. Ойр дотны хүн чи өөр болсон гэж хэлнэ. Тэр үед хүмүүс айдаг. Тэгээд үлдснийг нь барьж авах гэж оролддог. Буцаах гэж хичээдэг. Би буцаад хуучин шигээ болно гэж амладаг. Яг энэ мөчөд процесс зогсдог. Яагаад гэвэл систем чамайг урагш татаж чадахгүй. Хэрвээ чи хоёр гараараа хуучин зүйлээс зурсаар байвал нэг зүйлийг маш тод ойлго. Чамаас одоо салж байгаа бүх зүйл чиний болж байгаа хүнтэй нийцгээ болсон учраас салж байна. Хэрвээ чи хүчээр барьвал түүнийг барьж чадахгүй. Харин өөрийгөө л гэмтэн. Чи нэг завсрын байдалд гацна. Хуучин нь ажиллахгүй. Шинэ нь ирээгүй. Тэгээд удаан тэнд үлдэнэ. Тиймээс зөв үйлдэл маш энгийн. 50. Ууртай биш. Хүчээр биш. Өшөө авах гэж биш. Зүгээр ойлгож явах ёстой нь явж байна. Чи өөрийн зам руу явж байна. Тэгвэл процесс үргэлжилнэ. Шин зүйлс орж ирэх зай үүснэ. Энд нэг том өөрчлөлт бий. Хуучин дүрмүүд ажиллахаа болно. Өмнө нь чи шахаж чаддаг байсан. Тэсэж чаддаг байсан. Өөрийгөө хүчээр хөдөлгдөг байсан. Одоо тэгж болохгүй. Одоо бодит байдал. Үйлдэлт биш. Үйлдэл хийж байгаа төлөвт хариу өгнө. Чи 12 цаг ажиллаж болно. Юу ч өөрчлөгдөхгүй. Эсвэл нэг зөв алхам хийж болно. Бүх зүйл нэгдэнэ. Энд хоёр зам гарч ирдэг. Нэг ухамсартай зам. Юу болж байгааг ойлгоно. Эсэргүүцэхгүй. Төвөө хадгална. 2 ухамсаргүй зам. Ойлгохгүй. Бусдыг буруутгана. Хуучныг барина. Үр дүн ижил. Чи шин зэгт хүрнэ. Гэхдээ үнэн нь өөр. Энэ сонголтыг чи яг одоо хийж байна. Юу ч хийхгүй байх нь хүртэл сонголт. Үр дагавар нь ихэнхдээ шөнө гарч ирдэг. Ойролцоогоор 3 цагт. Чи гинэт сэрнэ. Бүх зүйл нам гүм. Хот унтаж байна. Утас дуугарахгүй. Гэхдээ толгойч нь маш тод. Тэгээд нэг бодол орж ирнэ. Би амьдарч байсан амьдрал. Бүрэн минийх биш байсан юм байна. Чи бусдын төлөвлөгөөгөөр амьдарсан. Бусдын хүсэлтийг өөрийнх гэж бодсон. Одоо тэр бүх зүйл нурж байна. Тэгээд чи анх удаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ. Аимшигтай ч юм шиг. Гэхдээ татаж байна. Хэрвээ чи иймэрхүү мэдрэмж авч байсан бол чи ойлгож байна. Гаднаас судалдаг хүмүүс ингэж хэлдэг. Эхлээд би өөрчлөгдөнө. Дараа нь ухаан. Тиймээс нойр өөрчлөгдөнө. Хоолны дуршил өөрчлөгдөнө. Биеийн мэдрэмж өөр болно. Заримдаа арьс мэдрэмтгий болно. Чихэнд дуу сонсогдно. Нүд илүү их анзаарна. Энэ бол галзууралт биш. Мэдрэмж өргөжиж байна. Гэхдээ чухал. Эдгээрийг эрүүл мэндийн асуудалтай андуурч болохгүй. Шаардлагатай бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ чи дотроо мэднэ. Чи зүгээр хуучин амьдралдаа багтахаа болсон. Хүүхдийн оронд том хүн багтахгүйтэй адил. Энэ өөрчлөлтийг хүчээр хурдсгаж болохгүй. Гэхдээ саатуулж болно. Хүмүүс ихэвчлэн ингэдэг. Жаахан тисчхий. Дараа өөрчлөгдөнө. Одоо биш. Ингэх болгонд процесс хойшилдог. Нэг хатуу үнэн. Хэрвээ чи аль хэдийн дотроо орхисон зүйлээ барьсаар байвал чи тогтвортой байдлыг биш. Удаан унтрахыг сонгож байна. Одоо бодоод үз. Сүүлийн үед чиний амьдралд хэн өөрчлөгдөв? Хэн чамаас холдож эхэлсэн бэ? Ямар ч тайлбаргүйгээр. Хэн өмнө нь энгийн байсан үгнүүдэд чинь гинэт дургуутсах болсон бэ? Хэн залхахаа болсон бэ? Хэн бичгээ болсон бэ? Хэн чамайг дуутахаа болсон бэ? Энэ нь өвддөг. Би нуухгүй. Гэхдээ нэг үннийг ойлго. Хүмүүс чамаас явж байгаа нь чи муу болсон учраас биш.
Харин чиний дотоод цэвэр байдал өөрчлөгдсөн. Харин тэднийг хуучнаараа үлдсэн учраас тэд удаан чиний хажууд байж чадхаа болж байна. Энэ хэний ч буруу биш. Зүгээр л таарахгүй болсон. Чиний дуу илүү цэвэр болох тусам орчны хүмүүс өөрчлөгдөнө. Зарим нь явна. Зарим нь холдно. Зарим нь гинэд гарч ирнэ. Хамгийн сонин нь шинэ хүмүүс. Шинэ хүмүүс ихэвчлэн ингэж орж ирдэг. Чи зүгээр л нэг газар орно. Кафе, ажил, парк. Тэгээд огт танихгүй хүнтэй яриа эхэлнэ. Эхний хэдхэн минутад бид бие биенээ аль хэдийн мэддэг юм шиг гэсэн мэдрэмж төрнө. Романтик биш байж болно. Гэхдээ маш гүн таних мэдрэмж. Хэрвээ ийм зүйл сүүлийн үед болсон бол чи ойлгож байгаа. Хэрвээ болоогүй бол удахгүй болно. Яагаад гэвэл энэ долгион хүмүүсийг сонирхлоор биш дотоод чанараар нь нийлүүлдэг. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Чи дотроо юу агуулж байна? Тэр нь гадагш хурдан илэрч эхэлнэ. Өмнө нь уурлаж болно. Гомдол тээж болно. Бодлороо маргаж болно. Гаднаас их өөрчлөлт мэдэгдэхгүй. Одоо ууртай хүмүүс татна. Гомдолтой гомдоох нөхцөл татна. Хаалттай орчин татна. Энэ бол ид шид биш. Энэ бол хурдсан тусгал. Өмнө нь хоцрогдол их байсан. Одоо бараг шууд. Эхний реакц аймаар байна. Би ингэхийг хүсэхгүй. Гэхдээ өөр нэг боломж бий. Үүнийг хамгийн нарийн онцлогоо гэж ашиглах. Гадна юу болж байна? Тэр нь чиний дотор юу байгааг харуулж байна. Жишээ. Амьдралд эмх замбраагүй байвал дотор ч эмх замбраагүй. Хүйтэн хүмүүс их байвал чи өөрөө хаа нэгтэй хаалттай. Юу ч бүтэхгүй байвал дотор болох ёсгүй гэсэн итгэл байна. Энэ үед чи айж хаагдаж болно. Эсвэл үүнийг ойлгож ашиглаж болно. Хоёр дахь нь чамайг урагшлуулна. Ингээд нэг өдөр дотор чинь чимээгүй байдал гарч ирнэ. Хоосон биш. Гунигтай биш. Зүгээр л нам гүм. Өглөөний ой шиг. Тэр чимээгүйд нэг зүйл гарч ирнэ. Дотоод дуу хоолой. Том биш. Драмгүй. Гэхдээ маш танил. Чамаас илүү чамайг мэддэг юм шиг. Тэр ингэж хэлнэ. Баруун тийш ирэг. Тэр хүнд залга. Өнөөдөр тийшээ битгий яв. Үгүй гэж хэл. Тийм гэж хэл. Ухаан эсэргүүцнэ. Яагаад? Нотлогоо хаана? Ямар баталгаа байна? Гэхдээ энэ дуу тайлбар өгдөггүй. Зүгээр л мэдрүүлдэг. Ингээд хоёр зам тодорно. Нэг ухааны зам. Баталгаа хайна. Тайлбар шаардна. Хоёр шууд мэдэх зам. Мэдрээд хөдлөнө. Өмнө нь ихнийх ажилтдаг байсан. Одоо хоёр дахь нь. Хүмүүс яагаад гацдаг вэ? Тэд хуучин дүрмээр тоглох гээд байдаг. Мөн цаг хугацаа өөр мэдрэгдэнэ. Заримдаа цаг хурдан өнгөрнө. Заримдаа удаан. Заримдаа өнөөдөр ямар өдөр гэдгээ мартна. Өчигдөр юу болсон гэдгийг санахад хэцүү болно. Энэ бол анхаарал сарнилт биш. Дотоод цаг өөрчлөгдөж байна. Чи хоёр өөр мэдрэмжийг зэрэг мэдэрч чадна. Нэг талаас хуучин зүйл унаж байгаа өвдөлт. Нөгөө талаас бүх зүйл зөв явж байна гэсэн тайван мэдрэмж. Өмнө нь энэ хоёр зэрэгцдэггүй байсан. Одоо зэрэгцэнэ. Одоо нэг асуулт. Чи хэн болох вэ бүх энэ өөрчлөлтийн дараа? Юу авах вэ гэдэг биш. Хаашаа нүүх вэ гэдэг биш. Хэдэн төгрөгтэй болох вэ гэдэг биш. Харин чи өөрөө ямар хүн болох вэ? Олон хүн өөрчлөлт хүсдэг. Гэхдээ өөрчлөгдсөний дараа өөр хүн болно гэдгээ боддоггүй. Одоо дуртай зүйлс дараа нь утгагүй болно. Одоо хүсэж байгаа зүйлс алга болно. Энэ хэвийн. Гэхдээ аимшигтай санагдаж болно. Зарим хүмүүс яг энд буцдаг. Учир нь хуучин биегээ алдахаас айдаг. Гэхдээ буцах зам байхгүй. Тиймээс ганц зам. Урагшлах. Хэн болохоо мэдэхгүй байсан ч урагшлах. Яг энэ үед нэг сонин зүйл ажиллаж эхэлдэг. Шууд сууг direct channel. Энэ нь шийдэл логикгүйгээр орж ирнэ. Хүмүүсийг дотроос нь ойлгож эхэлнэ. Ямар шийдвэр хаашаа хүрэхийг мэдэрнэ.
Гаднаас харахад чи азтай юм байна гэж хэлнэ. Гэхдээ чи мэднэ. Энэ бол аз биш. Энэ бол нарийн тааруулга. Гэхдээ энэ бүр нэгдэхээс өмнө нэг үе байдаг. Хоёр ертөнцийн хоорондох коридор. Энэ үед хуучин амьдрал ажиллахгүй. Шинэ амьдрал хараахан бүрдээгүй. Чи өмнөх шигээ биш. Гэхдээ шинэ хүнч биш. Мөнгө гинэт зогсож магадгүй. Харилцаа үргэлжлэхээ болж магадгүй. Өглөө босоход бүх зүйл минийх биш мэд санагдана. Энэ үе хэцүү. Ялангуяа ганцаардал. Хүмүүс байгаа ч ойлголцохгүй. Хуучин яриа утгагүй санагдана. Шин зүйлсийг тэд ойлгохгүй. Та хоёр өөр давтамж дээр байна. Энэ үед хүмүүс би галзуурч байна уу? Надад ямар нэг юм буруу байна уу? Гэж боддог. Гэхдээ үгүй. Энэ бол процессын хэсэг. Энэ коридороор хүн бүр явдаг. Хинч алгасдаггүй. Юу тус болдог вэ? Чи ганцаараа биш гэдгийг ойлгох. Яг одоо дэлхийн олон газарт олон хүмүүс яг ижил зүйл мэдэрч байна. Тэд бие биенээ танихгүй. Гэхдээ нэг давтамжт байна. Коридорыг давсны дараа юу болдог вэ? Нэг өглөө чи сэрнэ. Тэгээд нэг зүйл алга болсныг анзаарна. Яг юу гэдгийг эхэндээ ойлгохгүй. Гэхдээ дараа нь ойлгоно. Доторх байнгын түгшүүр алга болсон. Олон жил чамтай хамт байсан. Тайлбарлахад хэцүү түгшүүр. Доторх чимээ. Тасралтгүй дарамт. Энэ бүгд алга. Түүний оронд тогтвортой нам гүм тайван байдал. Энэ нь хоосон биш. Хайхрамжгүй биш. Харин маш бат мэдрэмж. Эндээс үйлдэл өөр болно. Өмнө нь хэрэгтэй учраас хүмүүс юу гэж бодох вэ гэдгээр, ингэх ёстой гэдгээр хийдэг байсан. Одоо зөв санагдсан учраас хийдэг. Гаднаас сонин харагдана. Логикгүй мэт. Гэхдээ үр дүн яг хүсэж байсан зүйлс гарч ирнэ. Энэ үед хүсэл өөрчлөгдөнө. Өмнө нь олон зүйл хүсдэг. Гаднаас авсан хүсэл их. Одоо цөөн. Гэхдээ маш гүн. Жинхэнэ өөрийнх. Энэ нь энерги багассан биш. Харин төвлөрсөн. Мөн нэг том өөрчлөлт. Биеийн мэдрэмж. Чи бие машин шиг ашигладаг байсан. Ядарсан ч тоодоггүй. Өвдсөн ч дараад явдаг. Одоо тэгэх боломжгүй. Би бол хамгийн нарийн мэдрэгч. Хэрвээ сонсохгүй бол би чанга ярьж эхлэнэ. Хүмүүс энэ үед хоололтоо өөрчилдөг. Хөдөлгөөнд дуртай болдог. Зарим зүйлсээс татгалздаг. Энэ нь сахилга бат биш. Дотоод тохиргоо. Гэхдээ нэг чухал зүйл. Би бол доод, сүнс бол дээд гэсэн ойлголт буруу. Би бол хамгийн шууд холбоо. Хэрвээ бие сонсвол хэн худал ярьж байгааг мэдэрнэ. Ямар шийдвэр зөвийг мэдэрнэ. Гэхдээ бие худлыг төвчхээ болдог. Хэрвээ өөртөө худал хэлбэл цээж хүндэрнэ. Хоолой зангирна. Ядралт ирнэ. Энэ нь шийтгэл биш, шууд хариу. Хэрвээ чи бие махбодтой хүндэтгэлтэйгээр хандаж эхэлбэл, яг л удаан хугацаанд анхаарал хүлээж байсан маш ухаантай амьд бие чиг үзэж эхэлбэл, тэр чамд ямар ч мэргэжилтнээс илүү нарийн зөвлөгөө өгч эхэлдэг. Тэр хүн ам нээхээс нь өмнө л тэр хүн хэн болохыг чамд хэлж чадна. Шийдвэр гаргасны дараах эхний хэдэн минутад чи зөв замаа сонгосон эсхийг ч хэлнэ. Ингэснээр би чинь чиний хамгийн үнэнч зөвлөх болдог. Гэхдээ энэ үнэнч байдалд бэлэн байх ёстой нэг сөрөг тал бий. Би чинь өөрийгөө хуурахыг чинь уучлахаа болдог. Өмнө нь чи өөрийгөө тайвшруулж бүх зүйл зүгээр гэж бодоод цааш явж чаддаг байсан. Харин одоо би шууд хариу өгнө. Шалтгаангүй ядаргаад цээжний хүнд мэдрэмж, хоолойд буун юм тэглсэн мэд мэдрэмж. Чи өөрийгөө хуурснаа яг мэднэ. Ухаан чинь бүхнийг логикоор тайлбарласан ч гэсэн. Энэ бол би өмнө нь хэлсэн тэр агшин зуурын буцах холбоо. Энэ л чамайг худал дотор амьдрах боломжгүй хүн болгож эхэлдэг. Ёс суртахуунаас биш, харин бие махбодын хувьд боломжгүй болдог учраас. Би зүгээр л нэвтрүүлэхээ болдог. Тэгээд нэг мөчид энэ нь шийтгэл биш, харин эрх чөлөө болж хувирна.
Дотроо худал байхгүй үед чи насан туршдаа уурч явсан хүнд ачаанаас чөлөөлөгдөнө. Энэ чөлөөлөлтөөс өөр нэг үр дүн гардаг. Хүмүүс их ярьдаггүй нэг зүйл, жижиг зүйлээс баяр мэдрэх чадвар эргэж ирдэг. Өглөөний цонхны гэрэл. Сайхан усны амт. Арьсан дээр хүрэх дулаан давуу. Цонхны цаана бороо орох чимээ. Өмнө нь чи том зорилгын хойноос гүйж яваад эдгээрийг анзаарахгүй өнгөрдөг байсан. Харин одоо эдгээр мөчүүд гинэт илүү бодит, илүү гүн мэд болно. Аз жаргал ирээдүйд биш, яг энд байгаа гэдгийг чи ойлгоно. Энэ цай, энэ амьсгал, энэ үзэмж дотор. Гэхдээ энэ шинэ мэдрэмж өөр нэг чухал үр дагавартай. Чи зөвхөн өөрийн баяр хөөргийг биш, бусдын өвдөлтийг ч илүү хүчтэй мэдэрч эхэлнэ. Эхэндээ энэ нь шийтгэл мэд санагдана. Гэхдээ буцаад хаагдах боломжгүй болдог. Энд дараагийн үе шат эхэлдэг. Чи энэ мэдрэмжийг хүч болгох уу, эсвэл өрхөнд орох уу гэдгээ шийдэх мөч. Аврагчийн урх. Энэ урх хамгийн сайхан хэлбэрээр ирдэг. Энэ нь аюул биш мэд, харин өндөр зорилго мэд харагдана. Чамд үл үзэгдэх хүч, аврагчийн нөмрөг өгөөд одоо чи бүгдийг аврах ёстой гэж шивнэ. Гэвч 1-2-7 хоногийн дараа чи ядарч дотор чинь гэрэл унтарч байгааг анзаарна. Энэ бол аврагчийн урх. Хинч хүчээр аврагддаггүй. Хүн бүр өөрийн замаар явдаг. Чи хэн нэгнийг хүчээр өргөх гэж оролдвол өөрийгөө л шавхаж түүний замыг саатуулна. Чи хийж чадах цорын ганц зүйл бол өөрөө тогтвортой гэрэл байх явдал. Өрхний шинжүүд. Чи асуултгүй байхад бусдад сэрэх тухай ярьж эхэлнэ. Ойлгохгүй хүмүүст уурлаж бухимдана. Бусдын асуудал өөрийнхөөс чинь илүү чухал болно. Харилцааны дараа ядралт нэмэгдэнэ. Хэрв хоёр нь таарч байвал чи өрхөнд байна. Гарах цорын ганц арга, нэг алхам ухрах. Хэрвээ энэ үед завсарлага авахгүй бол дотор хуримтлагдсан бүх зүйл ирсэн шигээ хурдан сарниж алга болдог. Учир нь шинэ давтамж, шинэ төлөв, шинэ төвшин зөвхөн идэвхтэй үйлдэл биш, мөн дотооддоо шингэж боловсрох хугацаа шаарддаг. Би энэ шинэ зохион байгуулалтыг шингээж, мэдрэлийн систем шинэ дамжуулах чадвартай дасгах ёстой. Амралтгүй бол энэ процесс явагддаггүй. Иймээс олон хүн энэ үе дээр эвдэрдэг гадны ачааллаас биш, харин өөрт ирсэн зүйлийг шингээх боломж өгөөгүйгээс болж. Тиймээс эндхийн амралт гэдэг нь залхуурал биш. Энэ бол ажлын маш чухал хэсэг бөгөөд түнгүүгээр бусад бүх зүйл тогтвортой болохгүй. Би энд зурагт үзэж, утсаар оролдох, контент шимэх тухай яриагүй. Энэ бол амралт биш, зүгээр л нэг чимээнээс нөгөө чимээ рүү шилжиж байгаа хэрэг. Би жинхэнэ чимээгүй байдлын тухай ярьж байна. Юу ч хэрэглэхгүй, юу ч сонсохгүй, юу ч үзэхгүй, юу ч уншихгүй. Зүгээр л суух, эсвэл удаанаар алхах, эсвэл хэвтээд тааз руу харах. Тэр мөчүүдэд дотор маш чухал нүдэнд харагддаггүй процесс явагддаг. Шинэ холбоосууд тогтож, шинэ төлөвүүд урт хугацааны ой санамжид сууж, би илүү цэвэр төвшөнд барьж сурдаг, ядралгүйгээр. Ийм хид хідэн чимээгүй үеийн дараа чи анзаарна. Энерги нэмэгдсэн байна, өөрийгөө хүчээр түрэх шаардлага багассан байна, хөдөлгөөн илүү өөрөө явагддаг болсон байна. Энд бас ихэнхдээ ярьдаггүй нэг дүрэн байдаг. Цэвэр байдал өндөр байх тусам хийх зүйл багасдаг. Энэ нь их ажилуулт сайн гэсэн ойлголтод дассан хүнд парадокс мэт санагдана. Гэхдээ үнэндээ тийм. Чи илүү цэвэр тод байвал нэг зөв үйлдэл өмнө сар 7 хоног зарцуулдаг үр дүнг өгч чадна. Ингээд амьдралын шинэ хэмнэл өмнөхөөсөө өөр болдог. Дунд нь илүү их завсар, хоосон орон зай, юу ч хийж байгаа юм шиг харагдахгүй, мөчүүд нэмэгдэнэ. Гэхдээ яг энэ завсруудаас хамгийн чухал шийдлүүд, гинтийн ойлголтууд, зөв мэдрэмжүүд төрдөг, хүчээр гаргаж ирэх боломжгүй зүйлс. Ингэж чи энэ шинэ чимээгүй байдлыг сурсныхаа дараа аялын эцсийн хэсэг нээгддэг. Энэ нь өмнөх бүх үйл явцыг утгатай болгодог хэсэг. Тэр нь чи үүнийг зөвхөн өөрийн амьдралын төлөө биш, харин эргэн тойрондоо тулгуурцыг болохын тулд туулсан гэдгийг ойлгох мөч. Ийм өөрчлөлтийг туулсан хүн бүр эргэн тойрондоо чимээгүй тулгуур болж хувирдаг. Чанга биш, өөрийгөө зарлдаггүй, харин зүгээр л оршиж байдаг.